Сайн байцгаана уу? Medmind дээр. За бид хоёр та бүхэндээ өнөөдөр жирэмсэн үед хоригддог хүнсний бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгөхөөр бэлтгэсэн байна. Жирэмсэн үед зарим нэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг ерөөсөй хоёр шалтгаанаар хоригдж байгаа. Нэгдүгээр болохоор зэрэг тухайн ээжийн эрүүл мэндэд тохирол учруулж болцсохгүй. Хоёрдугаар урагт ямар нэгэн сөрөг гаж нөлөө үзүүлж болох учраас зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдийг хоригддог байна. За тэгэхээр эхний хоригддог хүнсний бүтээгдэхүүн нь дуяг гэдэг бүтээгдэхүүн байна. Хэдүүлэнгийн сайн мэддгээр солонгос солны франчайз маш хэрэглэгддэг. За энэ бүтээгдэхүүнийг яагаад жирэмсэн үед хоригддаг вэ гэхээр зэрэг энэ бүтээгдэхүүн нь өөрөө сальмонелла гэдэг үүсгэгчээр үүсгэгддэг. Жирэмсэн үений хоолны хоортлогын шалтгааныг гол их үүсвэрлэдэг. Тэгэхээр зэрэг энэ бүтээгдэхүүнийг хэрэглэх үед энгийн хүнээс илүү жирэмсэн үеийн хоолны хоортлого үүсгэх эрсдэл өндөр болтой юм байна. За дараагийн нэр төрлийн бүтээгдэхүүн юу вэ гэхээр зэрэг түүхий болон дутуу боловсруулсан өндөг. За энэ өндөг бас сальмонеллагийн шалтгаантай хоолны хоортлогыг үүсгэж юм байна. Тэгэхээр зэрэг энэ бас жирэмсэн үед хоолны хорлогонд орох өндөр эрсдлийг үүсгэж юм байна. За өндгөн дээр түүхий дутуу боловсруулсан өндгөнөөс гадна гэрийн нөхцөлд хэрэглэгддэг өндгөр хийсэн майонезыг бас хэрэглэхийг хоригддаг байна. За дараагийн хүнс нь дутуу болгосон мах байгаа. Дутуу болгосон махыг яагаад хоригдж байгаа вэ гэхээр тоорчийн халдвар гэж ихэнх жирэмсэн ээжүүд маань мэдж байгаа. Тоорчийн халдвар бол дутуу болгосон махнаас ингээд бас халдварлагдах боломжтой байдаг. Тэгэхээр ялангуяа бүүргэр идэхтэй мах нь бүрэн болж үсдэг. Титач гэсэн мах нь бүрэн болж үг гэж аягүй сайн анзаарч авах шаардлагатай. За тэгээ дээрэс нь махаар хоол хийхээ өмнө болон дараа нь маш сайн гараа ууж авах хэрэгтэй. Ингэснээрээ тоорчийн халдварыг үүсгэгчдийн нэг болох токсофлазмаас сэргийлэх боломжтой болно гэсэн үг байна. За дараагийн нэг зүйл нь болохоор мал амьтны илгэр хийсэн бүтээгдэхүүн байгаа. Илэг яагаад хориглогдож байгаа вэ гэхээр илгэнд одоо их хэмжээтэй А витамин авалгаж болцсохгүй байгаа. Тэгэхээр А витамины хэмжээгээр авах юм бол зулбах дутуу төрхөөс ингээд ахуулаад урагт гажиг үүсэх хүртэл ийм эрсдлүүд тохиолдож болдог байгаа. Тэгэхээр ямар нэгэн хүнсний нэмэлт хэрэглэж байгаа үедээ ч гэсэн жирэмсэн үедээ тэр хүнсний нэмэлтэн дотор А витамин байна уугүй юу гэдгийг бас шалгаж авах хэрэгтэй гэсэн үг. За дараагийн хоригддог хүнсний бүтээгдэхүүн дээр ари утгаагүй сүүсүн бүтээгдэхүүн. За дээрэс нэмээд мэдээж хэрэг арх согтууруулахын бас ордог байна тийм. За үүний дараач нь кофеин. За жирэмсэн ээжид аягүй их ингэ асуудаг. Кофе уучлах уу, кола уучлах уу гэж. Тэгэхээр ер нь одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас юу зөвлөж байгаа гэхээр жирэмсэн байх хугацаанд өдөрт 200 мг-аас их кофеин хэрэглэхгүй байхыг зөвлөж байгаа. Тэгэхээр бүх бүтээгдэхүүн өөр өөртөө тусдаа тийм нөгөө тодорхой хэмжээний кофенийг агуулж байгаа шүү дээ. Тэгэхээр тэдгээрийг ингээд тооцох ер нь хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр кофеины талаар бол илүү дэлгэрэнгүй бичлэг оруулъя гэж бас бэлтэж байгаа. Тусны бичлэг болгоод оруулъя. За дараагийн зүйл нь харшилдаг хүнс. Тухайн ээж угаасаа аль нэг бүтээгдэхүүнээс харшилдаг бол тэрийг угаасаа жирэмсэн үед хэрэглэж болохгүй. Жирэмсэн үед харшлын урвал явагдах юм бол анафилаксийн шокоос ахуулаад насаар хүртэл ийм эрсдэл хүндрэлөө зөндөө хүлээгдэж байгаа учраас харшилдаг хүнсээ жирэмсэн үед бол угаасаа хэрэглэхгүй нь ойлгомжтой. За дараагийн харшилдаг хүнсний бүтээгдэхүүн гэхээр зэрэг загсан бүтээгдэхүүн. Гэхдээ энэ нь бол яг хоо жирэмсэн үед загсан бүтээгдэхүүн хэрэглүүл сайн. Гэхдээ энэний дотор нь зарим нэг загсан төрлийн бүтээгдэхүүн дотор мөнгөөс агуулмж аяг өндөртэй байд юм байна. Тэгэхээр энэ мөнгөөс маань яадаг вэ гэхээр зэрэг уургийн тарих за мэдрэлийн тогтолцоонд гаж нөлөө үүсгэх өндөр эрсдэлтэй байдаг. Тэгэхээр зэрэг зарим загсан бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ мөнгөөс агуулмж нь хэр их хэмжээтэй байдаг вэ гэдгийг мэдэх шаардлагатай. Тэгээ энийг яаж мэдэх вэ гэхээр зэрэг Mercury in Fish гэдэг орохоор зэрэг мөнгөөс агуулмж нь хэр хэмжээтэй байдаг вэ гэдгийг чагсаалт гараад ирдэг. Тэгэхээр эндээс шалгаад үзэхэд гэмгүй байх нь ямар төрлийн хүнсний загсны бүтээгдэхүүн хэрэглэж байгаа вэ гэдгийг тийм. За хамгийн сүүлийн нэг бүлэг бүтээгдэхүүн байгаа. Энэ болохоор листерия гэдэг нэг үүсгэж байгаа юм. Бактери бас түрний сэлнгэлла шиг. Листериягаар үүсгэх одоо халдварлагдсан байх боломжтой тийм хүнсний бүтээгдэхүүнүүд байхгүй. Тэгэхээр листерия ямар орчинд илүү хүрчээд байгаа вэ гэхээр ийм хөргөгч, хөлдөөгч. За тэгээ ялангуяа хөргөгч, хөлдөөгчөнд удаан хугацаатай ингээ хадгалах юм бол листериягаар тухайн хүнсний бүтээгдэхүүн халдварлагдах эрсдэлтэй. За листерия жирэмсэн эмэгтэйд нэгэнт биед нь орох юм бол ихсийн хоргийг давах чадвартай үүсгэгч учраас урагт шууд нөлөөлөх боломжтой гэсэн үг. Тэгэхээр листериягаар нэгэнт одоо ингээд халдварлагдчих юм бол зулбах, дутуу төрөх эрсдлүүдийг аюу өндөрсгдөг. Тэгэхээр энэ листерия агуулж ээж болцшгүй хүнсний бүтээгдэхүүн гэж сайн хэлсэн. Хөргөгчөнд удаан хадгалсан махан бүтээгдэхүүн таташ нухшнууд байна тийм. За тэгээд хөргөгчөнд удаан хугацаанд байсан ари утгаагүй сүүс хүн бүтээгдэхүүнүүд байна. Зайрмаг байна. За тэгээд дээрэс нь
Магадгүй нөгөө зарим төрлийн жимснүүд бас тийм хөрөгчөнд одоо алгасан жимснүүд те. Тэдгэрийг чинь ариутгалгүйгээр хэрэглэхгүй л байх хэрэгтэй байхгүй. За тэгээд бас хям, хясаа. За тэгээ амтдахгүй. Энэ нэг сонирхолтой байна. Хям, хясаа амтдахгүй ч гэсэн листериагаар халдварлагдсан байх эрсдэлтэй байдаг байна. За тэгээ дээрэс нь сүши. Сүшид одоо хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдийг орцсуудыг нь одоо ингээд хөрөгчний тодорхой температурт хадгалдаг юм байна л да. Тэгвэл тэр яг температур нь өөрөө листериагийн халдварлагдах эрсдэлтэй тэр температур байна. Тэгэхээр сүши бас хэрэглэхгүй байхыг зөвлөдөг байгаа. За эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүдийг жирэмсний үед хоригддаг байх нь. Ер нь бол жирэмсэн болсон нээж та хүнсний бүтээгдэхүүнд аюулгүй байдал. За дээрэс нь заавалчгүй бүрэн ариутгсан ийм хүнсний бүтээгдэхүүнийг аль болох хэрэглэж явах шаардлагатай байх нэ. Тэгээд бид хоёрын энэ удаагийн бэлтгэсэн дугаар ингээд өндөрлөж байна. Дараагийн бичлэгээрээ уулзлаа баяртай. Баяртай. Хэрвээ манай бичлэг таалагдчихвэл subscribe дараарай. Баярлалаа.